сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүний яг одоогийн бодол мэдрэмж гэсэн юм сэдвээр хийхээр бэлтгэлээ. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүдтэй мөн тавтай морил гэж хэлье. За ингээд бүгдээрээ уншилгаа эхлүүлцгээе. За групп 1-ийн маань сонголтын карт. Бүгдээрээ сонголтын картаа авцгаая. Групп 1. За seduction гэсэн энэхүү карт маань сонголтын карт болж гарч ирлээ. Seduction. За олон карт гараад ирлээ. Групп 2. Wow, engagement ring гэсэн карт гарч ирж байна. За групп 3-ын маань сонголтын карт. Separation гэсэн сонголтын карт гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол 3 группээ ингээ нэлээ ингээ салгаад тавьчихаар аюугаа ингээд ийм сонголт хийхэд надад бол энэ дээр яг маш clear тийм тодорхой харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийн маань seduction гэсэн картын сонголтыг хийсэн байна. За seduction бол ер нь нэг юм жоохон уруу татахтай нэг юм одоо магадгүй сэтгэнэх. За 3 дахьч бас ийм нөлөөлөл энтергээд те ер нь бол тийм нэг баг зэргийн токсик карт байдаг. Гэхдээ энийг бүгдээрээ ямар ч хэсэн илүү дэлгэрэнгүй байдлаар харцгаая. За ингээд групп 1-ийн маань асууж байгаа тэр нэгэн хүн таны талаар яг одоо ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За Five of Cups гэсэн картын сонголтоор хэлж байна. Тэгээд энэхүү нөгөө карт маань аягүй гоё зураглалтай тий. Five of Cups-ийн ерөнхий нэг бэлэгдэл нэг иймэрхүү одоо хагарсан, бутарсан. Гэхдээ энэ одоо класс дээр хагарсан, бутарсан одоо ийм аяг шаазан идэлэл байлаа гэж бодоход тэрийг бид нар яаж ч нөхөөд энэ маань буцаад нөгөө хэвийн байдалтай ордгоо гэдэг шиг яг нэг ийм картаар эхэлж байна. За Five of Cups, Ten of Swords. Wow. Ten of Swords бол маш өвдөлттэй. Тэ ар нуруугаа хотго зоолгох гэсэн ийм мэдрэмжтэй карт. Six of Wands карт. Ер нь бол энийг эго гэж хэлнэ. Child of Pentacles, Page of Pentacles. За Guardian of Pentacles. Энэ бол Knight of Pentacles гэж хэлэхээр юм байна. Зарим нөгөө картууд маань үгнүүд нь ингээ өөрчлөгдөд ороод ирдэг. Emperor. Six of Swords. Magician. That cards. What's going on? Шил юм болж байна. Four of Cups. Fool. За ер нь бол групп 1-ийнхэн бол өөртөө сонголтын картаа бас ингээд тэ яг нөгөө мэдрэмжээрээ сонголтоо хийсэн. За ер нь бол энэ бол маш өвдөлттэй, маш их юм өөрчлөлт хэрэгтэй. Одоо шинээр эхлэхэд боломж байгаа ч гэсэн энэ харилцааг нэлээд няхуур үзэх одоо нөгөө няхуур байдлаар харах ёстой гэдэг нэг ийм үнцэг энэ хүнд байгаад байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй
яг чиний талаар юу бодож байгаа вэ гэсэн учраас Five of Cups карт бол ер нь бол энэ хүний итгэл гэдэг зүйл миний хувьд жоохон алдагдчихсан юм шиг те нэг юм таарын харилцаа ингээд одоо яг ийм класс шиг энэ шиг ингээ хэмхрээд ингээ унтчихсан юм шиг ийм мэдрэмжтэй байгаад байгаа хгүй. За Ten of Swords бол өстой нөгөө тэ ингээд нэг одоо feeling game буюу мэдрэмжийн хамгийн гүн одоо өвдөлттэй тим карт байгаад тийм яг нөгөө ар нуруу руу хутга зоолгоод ундаг гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол яг групп нэгийнхний маань хувьд маш их юм ан цав үүссэн харилцаа болж таарах гэдэг. За чарын газар унчаад. За тэгэхээр энэ дээр хараа энд одоо нөгөө мод маань те нөгөө Ten of Swords ч өөрөө ингээ мод руу зогдоод ингээ хагарчихсан энд класс нь хагарчихсан те. За ер нь л энэ хүн одоо итгэл гэдэг зүйл таарын дунд жоохон алдагдсан харилцаа байна гэж хэлнэ. Энд бол эго байна те. Six of Wands бол өөрөө өөрийгөө хитрхи их одоо дүгийлгэж бодох магадгүй нөгөө хүндээ те жоохон одоо зөвхөн өөрийгөө бодох үзэл ч гэдэм үү те би ингээд энэ харилцаанд илүү мундаг би ийм гэд ингээд өөрийгөө зөвтгөөд ингээд хэцүү байдалд оруулаад идэг. Яг нэг тал нь нөгөө тал нь бол магадгүй ингээд нэлээд шарахтай нэг ийм хүн байгаад байна энэ группийнхан. За шинээр ингээд эхлэх боломжтой гэж энэ хүн бодож байгаа боловч маш ийм одоо удаанаар урагшлна. Guardian of Pentacles гэдэг агаа чинь ер нь бол тэ таныг маш их ажиглана, тийм хурдтай хөдөлгөөн хийхгүй, алсаас тэ ер нь бол ингээд бүх өөрийн мэдхийг хүссэн зүйлээ мэдснийхаа дараа энэ харилцаа үнэхээр цаашаа явах уу гэдэг дээр одоо сонголт хийдэг ийм болгоомжлдог карт байгаад тийм. За Death карт маань ер нь бол тэ энэ ингээд одоо ийм аргас ийм цэцэг рүү ингээд тэмүүлж байгаа тест. Тэгэхээр таарын харилцаа бол яг одоо энэ гар шиг ер нь бол жоохон ингээд нэг юм энийг одоо юу гэж хэлэх нэг юм ер нь бол харилцаа чинь жоохон хатсан цэцэг шиг тий. Тэгэнгүүт энэ бол яг ийм нэг гоё дэлбэлч гэсэн ягаан цэцэг рүү ингээд тэмүүлж байгаад тэгэхээр энэ харилцаа бол ер нь маш их өөрчлөлт хэрэгтэй харилцаа байгаад байна. За Magician байна. Six of Swords гэдэг карт бол Magician бол би ингэж боддлоо. Энэ хүн биш те. Таны талаар ингэ бодохдоо үнэхээр энэ харилцаа цаашаага яг л энэ цэцэг шиг байж чадахгүй юм бол те. Энэ хүн бодож байгаа хгүй. Magician чинь өөрөө жоохон ингээд би бол энийг бол те энэ хорвоо ертөнцид маш гоё зүйлийг би илээ олоосой гэж хүсдэг нэг ийм карт маань байдаг. Тэгэхээр яг л ийм зүйлийг энэ харилцаанаас хүсэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хагарчихсан энэ харилцаа маань бүтэн болоод ийм гоё ягаан цэцэг дэлбэлнэ гэдэг бол нэлээд хугацаа орно гэж би бол хэлнэ. За Emperor маань ер нь л одоо нөгөө нэг энэ удаан те ажилдаг, план хийдэг, маш том төлөвлөдөг ийм карт байгаад байдаг. Тэгэхээр Emperor бол аюу тийм мачуур хүний карт байгаад тийм. Тэгэхээр энд ингээд маш болгоомжтой урагшлана гэдэг байгаа нь магадгүй таарын дунд те энэ бол аль талдаа ер нь бол ингээд нөгөө энерги нь өсөрч болдог байгаа шүү. Нөгөө нийтийн паблик уншлага болохоор тэгэхээр өөрийнхөө нөхцөл байдалд энэхүү уншлагыг маань та хүлээн авч ингээд сонсноо гэсэн үг. Хэрэгтэй зүйлийг ам нь хэрэггүй зүйлийг хайж болно. За Six of Swords карт маань бас л нөгөө нэг асуудалтай. Ер нь бол ийм одоо swordууд маань ер нь л одоо шийдэгдэж болохгүй нэлээд их ийм асуудал байгаа. Энд ямар нэгэн нууц байгаа ч гэдэг юм те. Ер нь л энд нэг ийм итгэлцлийн асуудал бол нөө болцсон л харилцаа байгаад байна. За тэгэхээр Four of Cups карт маань ерөөхдөө одоо алдагдсан боломж буюу ямар нэгэн байдлаар энэ хүн маань яг ингээд ийм уулзах нэг тийм хүсэл нь одоогоор байхгүй. Таны хувьд ч байхгүй, энэ хүний хувьд ч одоогоор ингээд цаг хугацааны хувьд болоогүй байгаа буюу Fool маань өөрөө зүгээр те ингээд амьдрал үргэлжлэлээр үргэлжлэн урагшлаад ингээд явжээ. Бүх юмс болох ёстой цагтаа болох байлгүй дээ гэдэг л нэг ийм үнцэг байна гэсэн. За Ace of Cups карт маань энд байна те. Тэгэхээр энэ загас маань одоо далайн гүнд ингээд байгаа
ийм капс руу ингээд тэмүүлж байгаас те. Тэгэхээр ер нь бол энэ одоо картны маань зураглалууд маш гоё одоо зураглалтай юм байна. Ер нь бол шинэ карт байгаад байгаа. Тэгэхээр одоо Ace of Cups карт маань ерөнхийдөө бол аюу гоё ингээд ийм бүрэн гүйцэд одоо сэтгэл ханамжтай маш гоё хайрын одоо ингээд гадна талаар нь асгарсан ийм устай ийм карт байдаг. Гэтэл та одоо яг та бүхний уншлаган дээр энэ карт маань ингээд далайн ёроолд ингээд байгаа. Тэрлэлүү энэ дельфин одоо юу далайн хаа юм да. Энэ таймд ингээд урагшилж ийшээ ингээд уруудаж байгаа байхгүй юу? За Garden of Cups. За энэ бас маш сонирхолтой те яг ийм ягаан цэцэг рүү ингээд тэмүүлж байна. За тэгэхээр энд дээ штэ ер нь бол жоохон токсик харилцаанаас болоод нэг нэгэндээ айгүй их юм одоо өвдөлт өчгсөн харилцаа л гэж хэлэндээ буцаад зэрэхэд маш хэцүү те яагаад гэвэл хэлсэн энэ классуудыг буцаагаад цавуудаж наагаад тэгээ яаж ч наагаад энэ бол буцаад хэвийн байдалтай орж чадахгүй учраас 3 дахь нөлөөлөл гэдэг бол энэ одоо 1-р группийн маань уншлаган дээр маш их мэдрэгдэж байгаа ийм уншлага болж таарад байна. Тэгээд юмыг ингээд өөрчлөөд те боломжгүй зүйл байдаг гэдэг шиг л ер нь жоохон энэ хүн одоогоор бол харилцааныхаа талаар их л ийм өвдөлттэй сэтгэл зовнилтой урагшилж чадахгүй нэг юм байдалтай. За тэгэхээр энэ seduction те энэ картыг маань харахад энд нэг юм одоо өдөхтэй ямар нэгэн байдлаар юм хүндлэнгийн нөлөөлөлтөй зүйлээс болоод ер нь бол ингээд 1-р группийн маань жоохон хэцүү байдалтай болчихсон байгаад байна. За ингээд ямар ч гэсэн бүгдээрээ сахиусан тэнгэрүүдийнхаа зөвлөгөө картыг авчий гэж бодлоо. За групп 1-ийнхэнд маань өгөх сахиусан тэнгэрүүдийн мессеж. Өршөөх гэсэн карт маань гарч ирж байна. За improving батлах тий. За энэ бол батлах гэдэг нь одоо хайр эрүүл одоо харилцаач байж болно. Би бол энийг яагаад ч юм эрүүл харилцаа гэж хэлнэ. Ер нь бол юм. За 3-р картаа авчаад ямар ч гэсэн цааш нь явъя. Get more information. За илүү их мэдээлэл аваа тий уучлахыг хүсээ. Тэгээд ер нь бол энэ харилцаанд за энийг ер нь жоохон тодруулъя. Би яг энийг яг юу хэлээд байгааг сайн ойлгохгүй байгаад байна. За improving health сахиусан тэнгэрүүдийн маань мессеж ямар утга учирыг илэрхийлж байгаа вэ? Everyone's Queen of Pentacles, 5 of Cups. За аль талтай байж болох ч гэсэн энд яг нэг те тухайн хүний маань үнцэн гэсэн одоо зүйл маш их мэдрэгдэж байна. Яа тэгэхээр Queen of Pentacles карт маань энэ бол маш юм одоо өөртөө итгэлтэй ер нь бол ийм маш гоё ихэмсэг дүр төрхтэй карт байдаг байхгүй юу. За 5 of Cups карт маань бол энэ картчтэй дахин гарч ирж байгаа буюу ер нь бол энэ одоо юун дээр филинг нь бол ер нь нэлээд унтсан хүмүүсийн уншлага болж таарад байна. Тэгээд одоохондоо бол цаг хугацааны хувьд бол та хоёр учраа болох ер нь бол арай болоогүй. Тэгээ илүү их мэдээлэл хэрэгтэй буюу get more information гэдэг карт маань гарч ирж байна. Тэгэхээр үнэхээр буцаад те магадгүй хөндлөнгийн одоо 3 дахь нөлөөлөл орж ирсэн бол тэрний талаар яг баталгаатай мэдэх ёстой байх нь ямар нэгэн зүйлийг мэдхийн тулд те мэдээлэл одоо илүү мэдээлэлээр тулгуурлаж одоо шийдвэрээ гаргах ёстой гэдэг нэг ийм зарчим байгаад байна. Тэгэхээр магадгүй одоо энэ хүнтэй
энэ одоо 3 дахь нөлөөлөл дээр буруу дүгнэлт хийсэн байх бас магадaltaй учраас илүү те одоо энэ харилцаагаа нэлээд удаан л бодож суух хэрэг гарах нэ л гэж хэлнэ. Энэ уншлаган дээр маань би өөрөө ч гэсэн бүр ингээд айгүй тийм хэцүү байдалтай уншлага болоод байх юм. Тэгээд филинг бол угаасаа анхны энэ 2 карт гарч ирээл ер нь бол тэ ингээд ямар нэгэн юм пэшнгүй нэг юм уналттай байгаа мэдрэмж байна. Тэгэхээр энэ ийм мэдрэмжтэй хоёр хүн одоо тэ айгүй гоё яриа өрнүүлж чадахгүй, айгүй гоё тэ хайрыг бүтээж чадахгүй байх гэдэг юм л та. Тэгэхээр групп нэгийнхэн маань жоохон гонигтай л юм те. Тэгээд ямар ч гэсэн юмс өөрчлөгддөг, энерги өөрчлөгддөг. Бүх юм дандаа одоо те энэ чигээрээ яваад байна гэж бол байхгүй. Тэгэхээр групп нэгийнхэндээ хэлэхэд бол те аль болох тайван байх, уучлах гэдэг зүйл дээр л ер нь бол аль нь төвлөрсөн л юм хэцүү харилцаа байна. Ер нь бол айгүй одоохондоо бол уулзах боломжгүй, хан босгосон уулзахыг хүссэн байсан ч одоо тэр филинг нь өөрийг нь бол шууд хаалт хийхээр хэмжээний ийм төвхтөл харилцаа болж таарад байна. Sorry. Тэгээ нэгдүгээр группийнхан маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлах хэлж байна. Тэгээ групп 2-ын маань сүүн бүгж гэсэн ийм гоё картын сонголтыг хийсэн байна. Тэгэхээр бүгдээрээ ямар ч исэн одоохондоо бүх юмыг хэлэх болоогүй. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллээ, дэлгэрэнгүй уншлагаа хөдөлгөөнөөсөө авцгаая. За групп 2-ын маань хувьд тэр нэгэн хүн таны талаар яг одоо юу бодож байгаа вэ? За Justice шударгасны картаар хэлж байна. Four of Cups, Seven of Swords, Ten of Pentacles, High Priestess. Ямар их нууцтай группийнхан бэ? Seven of Pentacles. Oh, Five of Cups. Ace of Cups. Ace of Pentacles. Two of Cups. Seven of Cups. Fool, Ace of Swords, Judgment, Nine of Cups, Ace of Swords. За групп 2-ын маань штэ. За үнэхээр энд ингээд нөгөө нэг engagement ring гэдэг карт сонголт хийх нь бол аргагүй буюу та хоёрын хувьд бол энэ одоо харилцаа те энэ хүн бодохдоо ер нь бол ингээд маш гоё аз жаргалтай гэр бүл болно гэж бодож байсан байна гэдэг өнгөрсөн цаг дээр ярих гээд байна. За тэгэхээр Ten of Cups карт маань бол яг те нэг юм гэр бүлийн карт байдаг. Тэгэхээр энэ хүний бодолд бол байсан нуу гэвэл тийм. За Justice гэдэг карт эхэлж байгаа гэдэг нь бол энэ бол шударгасны карт буюу энд ямар нэгэн байдлаар нууц айгүй ихтэй юм байна. За нууц ихтэй гэдэг нь бол Seven of Swords хэлэхгүй зүйл байна те. Заавал хэлэх шаардлагагүй зүйл байна гэж бодсон боловч энэ харилцаан дээр ер нь бол маш их нууцтай байсан учраас энэ хүн магадгүй те явах шийдвэрийг гаргасан те. Энэ ер нь бол яг энерги айл талдаа өсөрч болдог гэдгийг бүгдээрээ ойлгороо. Тэгээд ер нь бол уншлаганаас өөртөө хэрэгцээтэй зүйлийг олж аваад хэрэггүй зүйлийг бол
орхиж болно. Яагаад гэвэл public уншлах учраас. За Seven of Swords болон High Priestess гэдэг хоёр нууцлаг карт маань хоёулаа гарч ирсэн учраас энэ бол хичнээн ингээд те маш гоё гэр бүл болно гэж бодож байсан боловч хоёр хүний хооронд маш их нууц байсан учраас энэ зүйл нь ил болсон байх магадлал өндөр. Яагаад гэхээр Ace of Swords карт маань ерөнхийдөө бүх юм тодорхой болсон гэдэг карт байгаад байхгүй юу. За Fool байна те. За Seven of Cups карт ер нь бол энэ бодолтой жоохон төөрөлцөн байна. Хичнээн ингээд те буцаагаад эвлэлнэн нэгдэх боломжийг хайж хоёр талаасаа одоо те аюу гоё ингээд эвлэрэх ийм орон зай байх боловч яагаад ч юм энэ дээр нэг ийм Nine of Cups гэдэг карт маань ер нь яг ганцаараа сингл магадгүй хүний карт байдаг буюу энэ хүн зөвхөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө урагшлах гэсэн ер нь бол ийм энергитэй карт байдаг. Тэгэхээр одоохондоо бол энэ хүн те өөрийг чинь харахтаа магадгүй ингээд нэг хэсэгтээ одоо ганцаараа урагшлнаа гэдэг ийм зарчимтай байгаа юм байна гэж бодож иж болох гээд байна. За Judgment карт маань юмыг те нэг өөр өнцгөөс харах буюу одоо таныг те ингээд амьдралаа арай өөрөөр ингээд эхлэх одоо хүсэл мөрөөдөлтэй буюу өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ингээд дагаад явсан гэсэн нэг ийм бодолтой байгаад байна. За тэгтэл ер нь бол энэ хүн хичнээн ингээд өөрлөө чинь ойртоод те ингээд ойлголцохыг хичээхийг хүсэж байгаа боловч чиний хувьд энэ бүх зүйл одоо хаалттай байгаа юм шиг энэ хүнд мэдрэгдэж байна гэсэн. Judgment ч өөрөө юмыг арай өөр өнцгөөс харах ийм нэг мэдрэмжтэй карт байгаад байгаа хгүй. Тэгэхээр Nine of Cups бол энэ бол яг яалтчгүй ганцаараа байхыг хүсэж байгаа гэсэн ийм комменттэй. За дээр нь Five of Cups маань энд нөгөө нэг капсууд маань ингээ хагарчихсан байгаа даас. Тэгэхээр буцаад ингээ капсыг эвлүүлэх гэж бол таяр үнэхээр маш олон удаагийн магадгүй оролдлого хийсэн талаар энэ хүн бодож байна те. За Ace of Cups, Ace of Pentacles картууд маань ер нь бол ингээд шинэ боломж олгосон. За араас нь Two of Cups карт гарч ирнэ гэдэг маань яг уу таяр ингээд те хичнээн хоорондоо үйл зохицолгоотой магадгүй ингээ үйл ойлголцол байсан бол ингээд нөгөө аягнуудаа ингээ эвлүүлээд те Two of Cups буюу за дахиад ингээ хоёр дахь боломж байж болох юм ч юм уу те ийм байдлаар магадгүй харсан байх магадaltaй те энэ бол олон удаагийн нэгэндээ өгсөн боломж юм шиг. Гэтэл энэ боломж нь өөрөө ингээд цаашаага одоо энэ ер нь бол ингээд нөгөө кино гэдэг шиг те энд ингээд нөгөө ice capsууд маань ингээ хагарцсан аягнууд маань хагарцсан. Энэ Two of Cups маань хоёр талаасаа айгүй тийм тэнцүү ингэж нөгөө нэг мэдрэмжтэйгээр яг нөгөө тэнцүү мэдрэмжтэйгээр хоёр хүн өөдөөдөөсөө харж зогсохыг хэлдэг. За хоёр хүн хоёулаа ингээ хүлээн зөвшөөрсөн байна те. За аягнууд хагарсан сэтгэл зүрх маань хоёулынх нь одоо те ингээ бутраад унсан ч гэсэн хоёулаа дахиад нэг нийлүүлээд ингээд маш гоё те чадах ятгаараа ингээ урагшлахыг ингээ хичээя гэд хичээсэн боловч дахиад энд те нөгөө магадгүй одоо жишээ нь зүгээр ингээ энгийнээр зүгээр юм нэг жоохон хөөрч ярих юм яаж ярих юмдээ ярих юм бол ингээд наалтсан аягнууд чинь завсраар дахиад филинг чинь унсан гэсэн үг. За High Priestess те Seven of Swords картууд маань амар тийм нууцтай гэдэг байгаа шүү дээ. Таяр ерөөсөө нэгэндээ магадгүй юмаа ярихгүй байгаа байдал нь таярыг одоо тийм урт удаан зөв замд оруулахгүй байгаад байна. Яг ийм фүүл буюу те зүгээр л ингээд урагшилжээ тэ дараагийн юмс тодорхой бус жимшиг те нэг юм за ингээнээр хамбал за цогтаа ингээд нөгөө аягнуудаа те ингээд эвлүүлээд урагшлаад явж л бай гэдэг нэг юм зүгээр нэг хичээсэн үйлдэл болохоос ш цаашид бүр ингээ ирээдүйн талаар яг ингээд нэг гоё бодсон зүйл байхгүй байгаад байна гэсэн үг. За тэгэхээр ингээд энэ engagement ring буюу энэ гоё рингийг авахд те таярт бол нэлээд цаг хугацаа хэрэгтэй байна гэж би бол хэлнэ. За дээр нь нэлээд хүчин чармаалт хэрэгтэй. Бүх юм бол миний хувьд бол арай дуусчаагүй байх магадлал нь өндөр. За Seven of Pentacles карт маань бол ер нь ингээд тэг одоо үндэс суур босгосон бол түүнийхээ үр жимсийг хүртэх гэсэн нэг юм карт байдаг.
За тэгээд Four of Cups бол одоохондоо ер нь бол энэ хүн таач бай те ер нь аль нь нэг филинг нь ингээд хааш яаш цацагдаж асгараад байгаа учраас эвлэлтэн нэгдэх гэдэг бол жоохон асуудалтай юм а гэж ер нь бол энэ хүн харж байгаа гэсэн. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан сахиусан тэнгэрүүдийн мессежийг аваад үргэлжлүүлье. За групп 2 сахиусан тэнгэрүүдийн мессеж. За чи билэн гэсэн. За илүү их мэдээлэл авах гэсэн карт маань гарч ирж байна. Цаг нь яг одоо биш шүү гэж байна. За let go гэдэг карт маань доотлолт нь байна. За тэгэхээр ер нь бол те энэ харилцааг бол хүчлээж шаардлагагүй. Чи ерөнхийдөө бол бэлэн гэдэг нь магадгүй те одоо таарийн хувьд бол ингээд нэлээд хичээсэн байгаад шүү дээ, хаарсан аяга нийлүүлэх гэж нэлээд хичээсэн байгаад байна. Одоо бол магадгүй шийдвэр гаргахад бэлэн илүү их мэдээлэл авч яваад ингээд явж хахад болно. Яагаад гэвэл энэ харилцаа угаасаа хоёр талаасаа жоохон нууцтай байгаад байна. За одоо бол яг үнийг хэлэхэд зөв цаг хугацаа чинь биш. Энэ хүн явбал одоо яваг ирвэл одоо үгүй ирвэлч одоо ирнэ гэдэг нь чашаа. Ер нь бол явбал түүнийг явуулаа гэсэн ийм үгэл болж таарч байна те. За тэгэхээр ер нь бол ингээд яг гоё уулзаад те бүх юм айгуу тийм айтаахан болчихно гэж л одоогор энэ хүн бодохгүй байгаад байна. Гэхдээ энерги өөрчлөгддөг. Энэ бол уншлага яг одоогийн бодол мэдрэмж учраас та урт хугацааных гэж имэх хэрэггүй юм аа. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Ингээд 2 дугаар группийн уншлагыг энэ хүрээд өндөрлөж байна. Групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань салалт гэсэн картын сонголтыг хийжээ. Тэгээ маш уйдгартай тий чамайг санаж байна. Чиний талаар маш их бодож байна. Тодорхой бус ийм ирээдүй гэсэн ийм одоо оракултай одоо ийм уншлага болтны. Үгүй карт маань байна. За энэ хажууд нэг чимээ гараад кондишны чимээ гараад миний анхаарал жоохон сарнаад байна. Sorry. За ингээд групп 3-ын маань уншлага хийж байна. Таны бодож асууж байгаа тэр нэгэн хүн таны талаар яг одоо ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За Two of Pentacles. Ace of Cups. Page of Cups. Pentacles. Page of Pentacles. Five of Cups карт маань 3 групп дээр маань гурвуулан дээр нь гарч ирэх юм аа. Eight of Cups. За үнэхээр л салсан харилцаа байна. Eight of Cups карт маань бол ер нь бол энэ харилцаа тодорхой бус байдлаас болоод салсан. Seven of Cups. Two of Cups, Eight of Wands, Seven of Wands, Emperor, Eight of Swords. За яг л Eight of Swords карттай адилхан энэ хүн хөдөлж чадахгүй яг байгаа газараа гатсан байна гэж хэлнэ. Яг энэ мод шиг тойруулаад сэлэмнүүд тойруулаад ингээ хүрээлээд энэ хаашаач явах боломжгүй энэ модыг энд нь ингээ хатааж байгаас тий. За тэгэхээр ер нь бол ингээд 3 группийн маань уншлага өнөөдөр ер нь жоохон гадаа тэнгэрч жоохон бүрхэг байх шиг байна гэдэг шиг хүмүүсийн бодол санаас жоохон хэцүү байх шиг байна тий. Тэгэхээр яг одоогийн бодол мэдрэмж гэж байгаа учраас та бүхэн маань урт хугацааны бодол мэдрэмж гэж битгий аагаарай. За ингээд бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе. За энэ хүн бол яг одоогоор таны талаар та энэ хүний хувьд хамгийн чухал
одоо сонголт хийх хүн үү биш үү гэдэг дээр үнэхээр хариултаа олж чадахгүй байгаад байна. За ер нь хариултаа олж чадахгүй байхаар хин нэгэн тал нь одоо хариулт олж чадахгүй байгаа тал нь зүхтах гэдэг ийм тактикийг барьдаг. За энэ дөрвөн ёсороо Air of Cups буюу энэ хүн бол танаас нүрээ буруулаад ингээ холцсон хүн байгаад тахна шүү дээ. Тэгэхээр одоо бол та энэ хүний хувьд хинбэ гэдгийг энэ хүн дүгнэж цэгнэж суунаа. За энэ хүнд одоо шинээр эхлэх гэсэн тийм боломж бодол үнэхээр байна те. За Page of Cups, Ace of Cups, Page of Pentacles гэсэн дандаа шинэ эхлэлийн картууд маань хөөрхөн гарч ирж байгаа боловч Five of Cups карт бол ямар нэгэн зүйлийг ингээд хайр сэтгэлж бай, зүрх сэтгэлж бай зүйлийг ингээ гомдоогоод одоо юу гэдэг явуулахыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ анханасаа л зөв харьцаарай гэдэг үг бол 3 дугаар группийнхэнд бол байна гэж хэлнэ. Яагаад тэгэхээр энэ харилцаа үнэхээр ингээд сэтгэл санаа зүрх сэтгэл одоо яг энэ аяг шиг л ингээ бутраад хагараад талын нэг тарчихсан байгаад байна. За Seven of Swords карт маань энд бас айгүй их нууц байна. Ер нь л нэг нууц гэхээсээ илүү яг энд бол энэ филингээ нэг хэлэхгүй байгаа зүйл нь магадгүй тэр хүний хувьд чи маш тодорхойгүй байгаа байдал нь харагдаж байна гэсэн. Тэгэхээр энэ хүн чамайг бодохдоо айгүй их юм нууцлаг нууцтай надад ингээ хэлэхгүй юм байдаг тэр зүйл нь бол би ингээд нэг мэдэрдэг ч гэдэм үү нэг иймэрхүү жоохон өөрийг чинь жоохон тэгж боддог гэсэн үг. За Two of Cups карт маань энэ хүн буцаагаад энэ хаарсан аянуудыг одоо нийлүүлээд ингээд гоё хоёр талаасаа ойлголцохыг маш их хүсэж байгаа боловч энэ угаасаа наалдуулаад асгарна гэдэг шиг Seven of Cups карт маань энд бахан аянууд ингээд асгараад дээшээ доошоо ингээд замбраага алдаад явж байгаас За ер нь бол яг нэг ийм филингтэй заяа. Ер нь бол энэ хүн бол одоогоор нэг тийм ингээд нэг ийм болчондоо гэд яг ингээд шийдвэр гаргаж үнэхээр урагшилж чадахгүй жоохон гонигтай байна гэсэн. За Air of Wands карт маань өгн ийм хурдан мессежтэй ямар нэгэн тантай холбогдох ийм сэтэл төрж магадгүй. Гэхдээ мессеж бичээд ямар нэгэн чат бичлээ гэж бодоход энэ хүн бол яг үнийг хэлэхэд хөдөлгөөн байхгүй буюу үйлдэл байхгүй байх нэ. Таны талаас ч магадгүй үйлдэл байхгүй гэж энэ хүн харж байгаа байх нь. За тэгээ уншлага маань ер нь бол хоёр талтай жоохон энерги үсрэх гэдэг паблик уншлага болохоор за Seven of Wands карт бол ер нь бол Spark ийм карт байгаа. За энийг жоохон бүгдээрээ тодруулна. За Emperor бол ер нь бол бас л айхтар штэ нөгөө ингээд айгүй тийм том зураглалаар юм их харж энэ харилцаагаа дүгнж цэгнэдэг ийм карт байгаад. Тэгэхээр таныг бол нэлээд юм алсын хараатай айгүй тийм их юм бодож яваа. За дээр нь айгүй их юм хийлинг хийх ёстой буюу зүрх сэтгэл чинь ангаагдах ёстой буюу энэ хагарсан энэ сэтгэлийг нь яаж энэ хүн буцааж болох вэ гэдэг дээр бол нэлээ их бодож байгаа. Яагаад тэгэхээр шинэ эхлэлийг энэ хүн бодохгүй биш нэлээд бодож байна. Таныг санаж байгаа гэвэл бол тийм. Гэхдээ энэ хүн хөдөлгөөн хийж чадахгүй, тааж хөдөлгөөн хийж чадахгүй ингээд одоогоор зөвхөн магадгүй зүгээр нэг сошиал одоо нэг чатлах гих мэтчлэн зүгээр нэг юм үйлдэлгүй юм л таяр хийгээд суугаад байгаа юм шиг За Air of Wands картн дээр Seven of Wands картн дээр бүгдээрээ тодорхой авах байгаа Seven of Wands яг ямар учиртай вэ? Queen of Cups, Four of Cups. Энд яг нөгөө healing-ийн карт, star карт хоёр гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн таныг нэлээд шархалсан байгаа гэдгийг мэдж байгаа учраас хичнээн ингээд холбогдохыг хүсэж байгаа боловч чадахгүй байна. Таныг энэ хүн зөвшөөрөхгүй гэж бодож байна. Одоохондоо цаг нь болоогүй байгаа. Сэтгэлтэй хувьд бол сэтгэлтэй. За бүгдээрээ анжил удаасаа зөвлөгөөгөө аваад уншлагаа дуусгая. За групп 3-ны маань хувьд зөвлөгөө карт. За нөхцөл байдал бүх зүйлийг батлах болно. За окей, ер нь бол хүлээ гэсэн үг шүү дээ. За хэдэн сарын дотор хэдэн
сар дотроо тий ер нь хэдэн сарын дотор ямар нэг юм болно. За compromise. За ер нь бол энэ бол justice юм буюу нэг үнэлж зэгнэх юм карт байдаг. It's up to you. Энэ бол чамд хамааралтай гэж гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол яг нөгөө нэг Air of Wands карт маань ямар нэг мессеж мэдээлэл шиднэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та эрт нөхцөл байдал бүх юмыг одоо зохицуулна. Яагаад тэгэхээр энэ хүн магадгүй тантай мессеж ямар нэгэн холбоо тогтоож байгаа бол энэ хүний үйлдэл аягүй чухал те. Хэр удаан хугацаанд магадгүй зүгээр юм бичээд ингээд яваад ах юм те. Магадгүй энэнд цаг хугацаа хэрэгтэй байх нэ. За тэгээ хэдэн сарын дотор та хоёр ямар ч байсан ер нь бол ойлголцож чадна. Нэг бол урагшаа явна, нэг бол харилцаа урагшлна. Нөгөө бол харилцаа үнэхээр баг би цэг тавигдана гэж хэлнэ. Яа тэгэхээр энд бол үнэхээр тэ нэг юм сонин юм мэдрэмж байна. Энд хөдөлж чадахгүй байгаа хийлэнг буюу энэ хугацаа хэрэгтэй. Тэгээ энэ танд хамааралтай гэхээр ер нь бол энэ уншлагыг маш сайтар ер нь тэг ойлгохыг хичээх нь маш зөв юм болов уу гэсэн бас юм бодол орж ирж байна. Энд ямар ч гэсэн нэг тийм үн цэнгүй болсон мэдрэмжийг буцаас сэргээнэ гэдэг бол нэлээд л их хүчин чармаалт шаардгаар ийм харилцаа болсон байх нэ та хоёрын хувьд. Тэгэхээр энэ хүн бол энэ талаараа мэдж байна, харж байна. Өөрт чинь сэтгэлтэй гэсэн өөрийг чинь хизээ одоо тий ингээд шархан идэрх вэ гэдэг дээр бол ямар ч нөгөө идеа байхгүй тий төсөөлөл байхгүй л сууж байгаа юм хүн байх нэ. За тэгэхээр угаасаа л энэ уншлага маань зөвхөн одоо тий яг одоо гэдэг ийм уншлага учраас энерги өөрчлөгдөн гэдгийг хэлье. За ингээд 3 дугаар группийн маань уншлагын хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.